эрхэм хүндэт үзэгчдээ уралдаж агаад ухарч тавхдаг, уйлж мөлхөө төрөөлж ирдэг, алгаан дашин тон тонон бүжгэлдэг, азийн момгоо амандаа хийдэг, хүн бүрийн харийг булаасан хөгжилтэй хөөхөн дүнрээ маань оролцдог Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос ихтүүтэй хөөхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэх гэж байна. Бяцхан хөөрхөн тамирчид маань тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдгүйж гэлээ. Тэв дэлхийд нэр алдран цорайтулсан тамирчид, Дэнж хотойдл барилдах бөхчүүд, үзэгслэн гоо монголжингоо охид, уйлан дуран, үгэн цэцэн, олон алдартангууд маань эндээс л мэндэлж эх орныхоо нэрийг дэлхийн давснаа цорайтулж алтан соёмбод талбайгаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа илээ. Ингээд аавын хайртай амин эрдэнэ, ээжийн хайртай инхрийн эрдэнэ болсон ихтүүтэй хөөхөн дүү нартаа амжилтын дээдийг хүсэн өрөөгөөд шинэхэн дугаараа эхлэж байна. Алдрайхан хөөхөн дүүнрээ маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаан авторалын уралдаанаар эхэлдэг. За ингээд хамгийн түрүүнд тустайгаа өшөөжлээд амар төвшин авахтай дөлгөөн урандөө маань гараанасаа гарлаа. 10 сар 5 хоногтой аялгууд дуун дуртай хөө аз одоо үзэх хоббитэй дүүдээ. Хорхог боодог хуушур бууз, шаарсан хуурсан амттай хоол, чансан мах гэд чансаа сайтай хоолнд чадлаан үзүүлж ажирахгүй идчихдэг гişүү дээ. Аяа бол бүжиглэж эхлэн амаа ангаагаад л хип хопор өглөж гардаг гинэ. Ирээдүйд арараа дүүрэн атуутай, урдуураа дүүрэн унахтай, баруун талаараа дүүрэн өхөртэй, зүүн талаараа дүүрэн хантай, наран талдаа дүүрэн тимээтэй, өндөр талдаа дүүрэн ямаатай. Мянгат малчин болно гэн. За ингээд сайхан монгол хөө далгион мөрөн маань 1-р байранд ирлээ. 2-р байранд маань Отгонбаатар авахтай очир оддоо маань гараанасаа гарч байна. Энэ удаагийн дугаарыг маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн, хамгийн сэргэлэн гялалцсан од бол очир од маань байлаа. 8 сар 2 хоногтой намблаг жаахан хөөрхөн оролцогчийг маань ижи авны ихрэлэн гялалцсан од гэж хөөрдөн дууддаг. За ингээд гялалцсан гэлтгонсон сайхан од маань ая явбал бүжиглдэг, ам хурайгүй шулгандаг, түүгээр үгээр аялдаг, түмэн ажлыг амжуулдаг, оролцохгүй ажил хийхгүй зөөлгүй, амдгар бандгар хөө мондаг гişүү дээ. Хорвоотой танилцаад хормохонч завгүй юм болгоныг шинжилж судалдаг хобби дээ. Чансан бүхэл махыг чадлынхаа хэрээр идэх дуртай. 74 өндрийг бол данайд суугаад цооглон шүү дээ. Ирээдүйд алтан гартай, бурхан ухаантай инженер залуу болно. 3-р байранд орж готоо авахтай эрдэнэ хүү маань гараанаас гарлаа. 11 сар 11 хоногтэй. Хаанаас нь чарсан халахын сайхан хүү дээ. Дангар алхаатай, далаавангийн өндөнгөөгөө дал мөрөн дарсан гэцэгтэй, таанчиг сайхан төрсөн эрдэнэ дээ. За юм болгоныг сонирхон, шинжлэн судлах хоббитэй. Идэх дуртай хоол нь бантан, ирээдүйд эрдэнэ хүү маань мянган шавтай доктор профессор багш болно. За 4-р байранд маань Үнэнбат авахтай Ингүүн дуу маань гараанаас гарлаа. Энэ л өдөр 1 нас 1 сартай. Ээж аавын эрхэм хөөрхөн гүнжээ. Гүнжээ маань аялах хоббитэй. Их дэлхийгээрээ тойрон аялах ирээдүйн их зорилготой гişүү дээ. Эх орныхоо бүхий л сайхан газруудаар ижи аавтайгаа энэ зон аялсан гэн. Эх орноосоо гадна 2 улсаар бас аялаад үзчихсэн хонгорхон хөөрхөн аялагч охин гиншүү. Мантуун бууз будаатай бүхий л төрлийн хоолн дуртай дуу маань хүний их хэмж болж төрдөө нэртэй, төмөндөөн алдартай доктор профессор болно.
Айргийн 5-д Бямсран авахтай Тэнгис дуу маань гараанаас гарлаа. Нэг нас нэг хоногтод амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж байгаа. Авийн мундаг хүүдээ. За хөөрхөн Тэнгистэй төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нүргэн төвшүүлийн урдаан наслаараа удаан жаргаараа хүний сайн бүхэнтэй уулзраараа хүлгийн сайхан бүхнийг унаараа хүсэл бүхнээ биелүүлээрээ хөөрхөн дүүдээ дээдийг хүсэн өрөөё. Урдаан наслаараа удаан жаргаараа дөө минь. Хөөртөн дуудаг нэрийг нь жижигээ дуу маань бүжиглэж телевиз үзэх үнэхээр их хоббитэй. Будаатай хурах борцог хоёрт үнэхээр дуртай. Бандайтал суугаад түнтийтэл цадайтал иддэг шүү дээ. Ирээдүйд их дэлхийгээрээ аялсан энгүү мундаг бүжигчин урлагийн ад болон гэлэлцнаа. За ингээд хөл хурдтай дөрөв чангатай 2 дугаар үеийн дүүнрийг маань хушуучлаад амар баясгалан авахтай баян дүүрэн буян тогтох авахтай алтан жаргал нар маань гараанасаа гарын барайны зүг гайхалтай гих чинь хордолж явнаа. За ингээд хоёр хөөрхөн тамирчин маань яста хойно ордоо хараад жириж явандаа. Хөөрхөн дүүнрээ ингээд танилцуулъя. Буян тогтох авахтай алтан жаргал дөө маань 1 нас 15 хоногтай. Алтан жаргалыг маань аав ээжийн Миша Маша гэж хөрдөн дууддаг. Дэггүй зантай хөөрхөн охин маань яста дэлдийдэл тавхаад л орж ирлээ дээ. За сэргэлэн төрсэн Сэдгэр Маша маань ном унших үнэхээр дуртай. Нам бүгдийг соожж агаад л намынхаа хуудсыг хөөрхөн 2 хуруугаараа эргүүлээд л шолгонон уншнаа. Ирээдүйн эрдэмтэн доктор Эйнштейн шиг мундаг нээлтийг хийх эрдэмтэн судлаачаа. Ээж өгсөн бүхий л гарын хоолн дуртай. Эрхэм нандин Маша Миша маань их орныхоо нэрийг дэлхийн давцнаа цорайтуулсан Мисс Бүсгүй ирээдүйд болноо. За түүнтэй яг зэрэгцэн ирсэн янзын мундаг хүү бол амар баясгалан авахтай баян дүүрэн хүү маань юм а. ертөнцид мэдлээд ердөө 9 сар 11 хонож байгаа. Хамгийн жахан хамгийн хөөрхөн хайр татам оролцогчд юм а нэгэ. Бамбуу гэж хөөртөн дууддаг. Царайлаг мэралаг, тэнгэрлэг хиймэрлэг бамбуу маань гялгар уут гялайсан зүйл бас цаасаар тоглох маш их дуртай. За ойрноос гадаа гараад цасан дээр хишгэж үзэж цас базаж үзэх хоббитэй болоод байгаа гişүү. За идэх дуртай хоолнгол бандан бүхэл мах зулгааж идэх дуртай. Бүхэл төрлийн хоолноос ерөн боцохгүй дээ бамбуу маань. Ирээдүйд цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээ гизэгнэж түмэн олныхоо уухайн дунд ирсэн босоо авраг далай даян дархан авраг болноо. За одоо медалаар ингрээд үргэсэн олимпийн аврагч болох жаргалтай гиншүү. 3 дугаар байранд маань Отгон Баатар авахтай хан төгс дөө маань орж ирж байна. Хаанаас нь чарсан халахын сайхан юндан гөөгөө ирж явна. 11 сар 27 хоногтой царайлга гэж хөөрдөн дуудулдаг. Цагийг эзлэх ирээдүйн их авраг царайлаг төрсөн юндан гөөгөө хөөрхөн хөө бөмбөгөөр тоглож удирдлага бариад утсаар ярих дуртай. Бас нуугдад тоглоно. Нуг энэ хөшигнийхээ араар орчоод хөөрхөн хөхөрт суух нь үнэхээр хайр татам гиншүү. Банш бууз гурилтай шүлэн дуртай бүхий л төрлийн хоолыг бандайтал суугаад түнтийдэл иддэг гинэ. За ингээд Отгон Баатарын маань гэр бүл 4 хөөрхөн тамирчнаа манай нэвтрүүлэгт сайж байгаа Тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай царайлаг мэралаг нуруулаг одонгийн хөөрхөн ондгор хөө хан төгс маань 3 дугаар байранд ирлээ. Отгон Баатрынхаа гэр бүлд баярлсан талгаснаа илэрхийлж аз жаргалын дээдийг хүсэн өрөөё. За 4 дугаар байранд маань бат сайхан авахтай уудан Эрдэнэ маань гараанасаа гарлаа. 10 сар 2 хоногтэй. Их орон шигээ уудам хөө, их Монгол шигээ цэлмэг хөө гиншүү дээ. Ижи аав нь уудмаа гэж хөрдөн дуудулдаг. Уудам хөө бөмбөгөөр тоглоно, бүх барилд нь хүндийг өргөн хүчийг үзэх хоббитэй. Будаатай хоолнд үнэхээр дуртай гин. За ирээдүйд олон төрлийн шоу тэмцээнд оролцож их орныхоо нэрийг дэлхийн давцнаа цорайтуулж Монгол улсынхаа далай даян дархан авраг бүх болон гэлэлцэн гэл танах болно.
3 дугаар үеийн хөөрхөн дүүнэрийн маань хушуучлаад Март баясгалан авахтай бэлгүүтэй хүү маань гараанасаа гарлаа. Олноос онцгой бусдаас бузгай сэргэлэн тарсан сэтгэрхөө сэтгэл татам царайлаг тамирчин маань 12 сар 12 хоногтой аав ээжийн хайрын бороотой алиа зантай хөөрхөн тамирчин маань байгаа. Хөөрхөн бороотой дүү маань ардын дугаа илэн уртын дугаа ёнглуулн хипхопор өглөн хэмнэл дамжийг нь тааруулаад зад бүжгэлдэг хоббитэй том бууз тончиг амттай баншинд үнэхээр их дуртай. Ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цорайтуулсан одон медалаар грэмилсэн олимпийн авраг тамирчин олон шоу тэмцээнийг хушуучилсан манлай сайхан залуу болно. Бэлгүүтэй хүү маань 1-р байранд ирлээ. За 2-р байранд маань Бат Эрдэнэ авахтай Нандангой дүү маань гараанасаа гарч байна. За жирвэсэн өмсөгтэй жимсэн улаан уралтай чихтэй янзын гоо охин бол Нандангой дүү маань байла. 11 сар 28 хоногтой Игдонэ гэж хөөртөнд дууддаг. За хүн болгоныг хүзүүдэж аваад үнсэн хөөрхөн гихч нь гар барин мэдчлэн нүдэ анилгаад хөгжилтэй инээн хүн болгоны хайрыг татдаг хөөрхөн бяцхан Игдонэ. Тоглох үнэхээр дуртай. Тамчуудын донд суугаад тончиг хөрхөн бүү халнаа. Олон төрлийн тоглоомоо тайруулж тавьж агаад л ондог бондог гэ тоглох хоббитэй дүү маань том бууз тунчиг амттай буузанд үнэхээр их дуртай. Ирээдүйд өөрөө мэрэгчлээ сонгоно гэн өндрөөс өндөрт дүүлэн нисэн лидер бүсгүй болоорой. За 3-р байранд цалмаа авахтай аргил дүү маань гараанасаа гарч байна. За олноос онцгой бусдаас буцгаа аргил дүү маань ан дайсан бан дайсан тан тайсан үнэхээр өхөөрдөн оролцогч байлаа. 1 нас 1 сартай бамбалаа гэж өхөртөнд дууддаг. Царайлаг, миралаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг бамбалаа агаарт гарах дуртай, идэх, ундах, тоглох хоббитэй. За ер нь бол хорвоотой танилцаад хоромж завгүй өдрийг өнгөрөөдгөө. Юм бүхэн шинхэн, сонирхон, за шинжилт судлах үнэхээр их хоббитэй гинэ. Бантан бууз, чансан бүхэл махан дуртай дүү маань цэнгэлдэх хүрээлэнгийнхаа ногоон дэвжээг эзэнсэн цэмцгэрхэн босоо далай даян тархан авраг бүх олон гэлэлцэнаа. За 4-р байранд маань Ням баяр авахтай зал 2 дүү маань гараанасаа гарлаа. Зал 2 хүүгийн маань өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа. Зал 2 дүүдээ төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Уртаа наслаараа дүү минь удаан жаргаараа дүү минь хүний сайн бүхэнтэй уулзаараа уулзраарэ хүлгийн сайхан бүхнийг унаарэ идлээрэ. Хүсэл бүхнээ биелүүлэн амьдраарэ. Санснаа бүтээгээрэ сарвааснаа аваарэ урт наслаарэ удаан жаргаарэ хөөрхөн дүү минь ээ. Аав ээжийн хайрын дадаа. Хөөрхөн дадаа маань машин унах үнэхээр дуртай. Аавынхаа машинд суугаад ижийнхээ өвөр дээр за аялгууд дуугаа гуруулаад дуулаад л их хотынхоо хөгжил цэцгэлтийг хараад инээ талтан тавих үнэхээр хоббитэй гинэ. Идэх дуртай хоол нь 2-р хоол. Дахианы шарсан мөчөнд маш их дуртай гин. Ирээдүйд одон медалаар ингээд үргэсэн олимпийн авраг босоо бүх болон гэлэлцэнаа. За 4-р үеийн маань хөөрхөн дүүнэрийг хушуучлаад төмөрч өдөр авахтай ихшиглэн охин маань гараанасаа гарлаа. За цэцэг ичим царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн ихшиглэн охин 1 нас 1 сартай амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж байна. За ингээд их орныхоо нэрийг дэлхийн давцнаа цорайтуулж их Монгол улсынхаа төрийн сүлд алтан саянбат талбайг мандуулж төрийн дуллаа ихшиглүүлэх ихшиглэн авраг маань ирж авандаа. Ихшиглэн маань юм төрж шинжилж судалж за юм болгоныг шохоорхон үзэх хоббитэй алимны нухшинд үнэхээр их дуртай. Улс өх орон аав ээжийнхээ нэрийг дэлхийн давцнаа цорайтуулсан Монгол улсынхаа төрийн дуллыг өвшиглүүлэх ихшиглэн охин 1-р байранд ирлээ. За 2-р байранд маань Батар жавхтай Эрдэнэ туяа охин маань гараанасаа гарлаа. За Эрдэнэ туяа гэж хөөрхөн мис маань 1 нас 4 сартаа амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж байгаа. Аав ээжийн хайрын бурхан алиа зантай дэгжин мис ирж авандаа. За ингээд дритл алхалсан дэгжин хөөрхөн мис маань дэндүү гойхон гүнж байгаа. Аав ээжийн хайрын гүнж алиа зантай хөөрхөн бяцхан тамирчаан бүжиглэн жүжиглэн бүхий л өдөржин хорвоотой танилцсан хаашаа урагшаа мүлхэн хангарах хөөрхөн охин төмбөшиг сава онгч нь төмөн ажилд оролцсон. За талент харж гангарн зургаан ахуулна.
зад поз авдаг мундаг мис гэр шүү дээ. За идэх дуртай хоолнд будаатай хоолнд үнэхээр дуртай ирээдүйд шинэ Монголын шудраг хуульч шихий хутгийн залгамж халаа хуульч лидер бүсгүй болно. За 3 дугаар байранд маань энэ жилийн Баян хотод ирэх жилийн түрүү магна энэл хөөрхөн оролцогчийг ганц өхийн мөнгөн сар гинэ 10 сар 20 хоногтод анд олон найзуудтайгаа ан ман хүчээ үзсэн аавын сэргэлэн охин байгаа. Аав ээжийн амин хайраа. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань хамгийн хөгжилтэй, хамгийн хөөртэй, хамгийн азтай, хамгийн одтой, хамгийн авьяаслаг оролцогчдын маань нэг мөнгөн сар охин маань байлаа. За аялгуулан дуулах дуртай. Авьяасаа үзүүлж бүжиглэх хоббитэй, гурилтай шүл будаатай хуурганд үнэхээр их дуртай дуу маань ирээдүйд дуучин Холливуудад алдартай жүжигчин болон гялалзнаа. Хөөрхөн мөнгөн сарын маань хүсэл бүхэн биелэх болтугай. Зүүд найрандаа өнөгчлөн унтаж байгаа. Зүүргийн хөөрхөн Баян хотод дараа дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн гэрөөё. Караоке хамгийн жахан хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Энэ удаагийн дугаарт оролцсон ихтүүдийн хөөрхөн тамирчдаас маань мөлхөө уралдаандаа бусдыгаа хөшөөчлөөд буцгаая гэгчин тавьж яваа. Энэ л элдвтэй хүүг дорж гатав авахтай Эрдэнэ гинэ. За гялалцсан сайхан Эрдэнэ маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа бүхий л тэмцээндээ хошуучлан дагуулж алтан медалаар ингрээ мэлж авраг бяцхан ханхуу алдрыг авсан Эрдэнэ хүү маань 1-р байранд хөл хөнгөн дөрөө чанга хөөртэйхэн баяртайхан орж ирлээ. За 2-р байранд маань Бямбсүрэн авахтай Тэнгис дуу маань орж ирж байна. Олноос онцгой бусдаас буцгай гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран царайталах сайхан залуу өргөмжлөлийг авсан. Бондээсэн хөөрхөн Тэнгис маань бондогнохон мөлхөлсөөр 2-р байранд ороод ирлээ. 3-р байранд маань Үнэнбатын Ингүү охин маань орж ирж байна. Олон хөөрхөн охтоос маань жирвээсэн хөмсөгтэй жимсэн улаан оруултай чихтэй янзын хөөрхөн Ингүүн оролцогч маань хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн охин алаг нүдтэй үзэгсэлэнт бяцхан мис өргөмжлөлийг авсан хөөрхөн охин байгаа. Ингүү маань 3-р байранд орж ирлээ. За 4-р байранд маань амар төвшин авахтай Далгөө мөрөн дуумаар орж ирлээ. Царайлаг, мираалаг, нөрүүлэг, тэнгэрлэг, хямрлаг, Далгөө мөрөн дуу маань цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжиг эзэгнэж төмөн олныхоо ухаан донд бих ирээдүйн босаавраг энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гарт магнаагаар шалгарсан 4-р байранд ирлээ. Хайргийн тав төмөрч өдөр авахтай Ихшиглэн охин маань орж ирж байна. За эх орныхоо төрийн дуулалыг Олимпийн тэнгэрт өгшөглүүлэх авхаачтай самбаатай Ихшиглэн охин маань айргийн тав дэрж явна. Олон хөөрхөн охтоос маань үзэгслэн мис өргөмжлөлийг авсан хөөрдөн хөөрхөн Ихшиглэн айргийн тав дарлаа. За 6-р байранд маань Отгон Баатар авахтай очир од дуу маань орж ирж байна. Олноос онцгой бусдаас буцгай хамгийн жахан хамгийн хөөрхөн хайр татам оролцогч Отгон Баатарын очир од дуу маань хамгийн жахан хамгийн хөөрхөн тамирчин царайлаг бяцхан ханхуу алдрыг авсан. За ингээд очир од маань 6-р байранд сүүл мушгад сүрхий мундаг орж ирж байна. Хөл хурдтай дөрөө чангатай 2-р үеийн хөөрхөн дуунрыг маань хошуучлаад ганц өх авахтай мөнгөн сар дуу маань гараанаас гарлаа. Азийн бөмбөлөг атгачсан азтай сар одтай сар авхаалчтай самбаатай мөнгөн сар авийн олон маамунараас айргийн тав чалгарч хөрөл медалаар ингрээ мэлж өхөөртөн хөөрхөн монголжингоо мис өргөмжлөлийг авсан азтан байна. За ингээд данайт л алхалсаар 1-р байранд ирлээ. Түүний араас 2-р байранд шил даран шижигэн тал мөлхөж яваа. Яста үнэхээр хөөрхөн оролцогчол амар баясгалангийн Баян дүүрэн дуу маань нэлээ амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа бүхий л тэмцээндээ хошуучлан манлайлсан манлай авраг хөө маань алтан медалаар ингрээ мэлж авхаалчтай сэргэлэн джентльменээр тадарсан жирэтл мөлхөлсөөр 2-р байранд ороод ирлээ. 3-р байранд маань гат сайхан авахтай Уудам Эрдэнэ дуу маань орж ирж байна. Уудам Эрдэнэ авраг маань их нутаг шиг уудам
Ингүй сайхан цэлгэрх байлаа да. Ахтаан тэврүүлээд ангайтл инээгээд л ирж авна да. Азад нь алгандаа гэсэн өөдөн Эрдэнэ маань азийн мумлаг атгачсан азтай хүү одтой хүү царайлаг мэралаг нуруулаг бандгархан хөөрхөн батаа жентлмен сайхан залуу өргөмжлийг авсан хөөрхөн оролцогч байлаа 3 дугаар байранд ирлээ. За 4 дугаар байранд маань баруун жигүүрээр ста байдгаараа мөлхөн яваа жирвийсэн хөмсөгтэй жимсэн улаан гурвалтай чихтэй янзын гоо охиныг боён тогтох авахтай алтан жаргал гинэ. Энэ удаагийн дугаарын маань нэгдүтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гоо охин алтан жаргал охин маань авхаалдсан батагаар 4 дугаар байранд төчгөнтл бөлхөд ороод ирлээ. Баяр хүргье. За айргийн 5-д гэр бүлээрээ намбайтал сууж байгаа энэ л хөөрхөн Баян хотоодыг Отгонбаатар авахтай хан төгс гинэ. За Отгонбаатарын маань гэр бүл манай нэвтрүүлэгт бүх хөөрхөн хүүхдүүдээ сайж уралдуулсан тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. Отгонбаатарынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхний дээдийг хүсэн гэрөөё. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай хөөрдөм хөөрхөн одонгийн маамуу ондгор бондгор хан төгс маань олон хөөрхөн тамирчдаас маань үзэгслэн төгөлдөр ханхуу алдрыг авсан хөөрдөм хөөрхөн Баян хотод байлаа. Баян хотодтой дараа дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн гэрөөж байна. За ингээд хөөрхөн дараагийн 5 тамирчдаас маань хамгийн түрүүнд Баттар жавхтай Эрдэнэ Туяа охин маань данайд алхаад гараанасаа гарлаа да. Сэргэлэн төрсөн Сэдгэр охин сэтгэл татам царайлаг мисхэн байла. Олноос онцгой бусдаас бузгай тамирчин маань алтан медалаар ингрэм билаж гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрээд болох гоо охиноор тадарсан Эрдэнэ Туяа охин маань инээд алдан алхуулсаар 1-р байранд ирлээ. 2-р байранд маань түүний араас шил дараад Март Баясгалан авахтай бэлгүүтэй хөө маань ирж байна. За бэлгүүтэй Баатар маань бүхий л тэмцээнд бусдыгаа хушуучилж, дагуулж, манлайлж, алтан медалаар ингрэмэлж, гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрээд болох сайхан залуу өргөмжлийг авсан хөөрхөн хүү байлаа. Мөлхөө уралдаандаа мөнчиг хурдан хоёрлоо. За 3 дугаар байранд маань Бат Эрдэнэ авахтай Нандангоо охин маань гараанаас гарлаа. Нандангоо гэж намс мөлхөлж байгаа намблаг хөөрхөн оролцогч байлаа. Дэндүү хөөрхөн дэгжим мис дэлхийд нэр алдран цэрээ тулах гоо охиноор шалгарсан аав ээжийн амин хайр алиазантай хөөрхөн Нандангоо инээд алцсаар энэ удаа 3 дугаар байранд орлоо. За 4 дугаар байранд маань 4-5 дугаар байранд маань 2 хөөрхөн Баян хотод маань үлдсэн байгаа. За ингээд цалман авахтай оргил хүүгээ алдаршуулъя. За цалмангийн оргил маань олон хөөрхөн тамирчдаас маань царайлаг, миралаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогчоор шалгарч өхөөрдөм хөөрхөн Юндангоогоо сайхан залуугаар шалгарсан. За ингээд данаас хөрхөн оргил хөө маань далмөрөн дарсан гэзэгтээ даачиг цэвэрхэн төрсөн далавангийн Юндангоогоо байлаа. Энэ жилийн Баян хотод эрэх жилийн төрөө магнада дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг оргил гэж ондгор бондгор Баян хотод хөсөн гэрөөё. За ингээд дараагийн маань бас нэг хөрхөн Баян хотод бол Нэм баяр авахтай зол баярдаа маань байлаа. Төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн уралдаанд хүрэлцэн гэрж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлсэн аавын мундаг хүү бол Нэм баярын зол баяр маань байсан. Олон хөрхөн тамирчдаас маань дэндүү хөрхөн дэгжин жентлмен дэлхийд нэр алдран царайд болох сайхан залуу өргөмжлийг авсан зол баяр гэж зүүд найрандаа өнөгчлөн унтаж байгаа зөөргий хөрхөн Баян хотод дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн гэрөөж байна. Манцутэй бяцхан тамирчдын маань 3 дахь тэмцээн Азийн бөмбөлөг соглох тэмцээнээр үргэлжилдэг байгаа. За ингээд хүний амьдралд аз од гэж өдөр болгон тохиогоод байдгүй. Мэдээж азтай, одтой, хямартай хүүхдэл Азийнхаа бөмбөлөгийг атхан шүү дээ. За ингээд энэ өдөр ямар азтай, одтой, хямартай хүүхдүүд азтай, одтой, хямартай байж Азийн бөмбөлөгнүүдэд атгах нь харцгаая. Энэ удаагийн дугаарт маань 16 бяцхан тамирчид маань оролцож хурд хүч
авхаалт самба авьяас бэлэг аз одоо сорж байгаа. Ингээд эхний 16 тамирчдаас маань 8 тамирчин маань азийнхаа бөмбөлгийг сугалахад бэлэн болоод байна. За ингээд Манцута тамирчин нэвтрүүлгийн маань 22 жилийн хугацаанд за мянган тамирчид маань оролцож 100 азтангууд маань шалгарсан билээ. За ингээд аз од нь үргэлж алхандаа гэж явах гүлзэтэй сайхан гэрүүлийг 100 азтангуудаа өөд нь өргөн дэвшүүлж байна. За ингээд энэ удаагийн 8 тамирчдаас маань Азийн бөмбөлгийг хамгийн түрүүнд ганц сүхийн мөнгөн сард маань Азийн бөмбөлгээ хамгийн түрүүнд атгачихлаа. Азтай аавын хөө одтой аавын охиндоо. За ингээд аз одонд алгандаа гэсэн мөнгөн сардуудын амьдралынхаа дурштандаа азтай одтой хиймэртэй явахын үлзэтэй сайхан гэрүүлийг өхөртөм хөрхөндүүдээ өөд нь өргөн дэвшүүлж байна. За дараагийн 8 тамирчин маань Азийнхаа бөмбөлгийг сугалахад бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн дөөнөр маань их сэргэлэн, цаваа, авхаалчтай, самбаатай хөөрхөн оролцогчд байлаа. 10 20 30 жилийн дараа аав шигээ ээж шигээ басуухаа хүүхдүүд маань энэ нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх боллоо. Ингээд энэ удаагийн дугаарт оролцсон эрхэм нандин хөөрхөн дөөнрийн маань Манцута тамирчин нэвтрүүлгийн бичлэгийг маш сайн хадгалаарэ гэж ижи аваад данцахия. За ингээд 8 тамирчдаас маань хамгийн түрүүнд бат сайхан авахтай уудам эрдэнэ хүү маань авчиж байна. Уудам эрдэнэ азтанда амьдралынхаа дурштандаа аз одон алгандаа гэж явахын үлзэтэй сайхан өрөөлийг өхөөрдөм хөөрхөө хоёр азтанда өөд нь өргөн дэвшүүлж байна. Аз одны хаанууд минь ээ, аз одны хаттууд минь ээ, амжилт бүтээлээр дүүрэн амьдраарэ. Азтай одтой хиймэртэй байгаарэ. Баяр хүргье. Уралдаж молхож азаа утсан ухаантай сэргэлэн цаваа донрын маань 4 дахь тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн 16 тамирчид маань их гой бүжгэлдэг сэргэлэн цаваа авхаалчтай самбаатай авьяас бэлэгтэй хөөрхөн тамирчид маань ирж оролцсон. За ингээд 2025 оны шинэ жилийн баярын дугаарын маань эхний нэвтрүүлэгт амжилттай оролцсон хөөрхөн дуунар маань Үнэнбатын ингүүн Дорж готвын эрдэнэ амар төвшингийн далгон мөрөн төмөрч өдрийн ихшиглэн Отгонбаатрын очроод Бямсурангийн тэнгис буян тогтхын алтан жаргал Отгонбаатрын хамт өгс бат сайхны уудам эрдэнэ ганс үхийн мөнгөн сар амар баясгалангийн баян дүүрэн шин баярын зол баяр бат эрдэнэ нандангоо цалман авахтай оргил март баясгалангийн бэлгүүдээ бат эржийн эрдэнэ тояа гэсэн хөөрхөн тамирчид маань хурд хүч авхаалт самбаага манай нэвтрүүлэгт сэрж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэллээ. За ингээд хөөрхөн дуунар маань бүжгийнхээ тэмцээнд үнэхээр хөөрхөн бүжиглэж байгаа. Зарим нь гараа өргөд хөлөөн тавшин бүжиглэж байгаа бол зарим нь алгаан дашаад хөөр баяртайгаар хөхрөн инээж байгаа. За гэтэл зарим нь тикцээдэл яста бүрштэй юм шиг тикцэнхэн андганахан бүжиглэж байгаа. Эдгээр хөөрхөн тамирчдаас маань та бүхний үзснээр харснаар ямар хөөрхөн тамирчин шилдэг бүжигчин болсон бэ? Та бүхэн үзээд комент хэсэгт хөөрхөн хүүхдүүдийн маань нэрийг бичээрэй. За ингээд шилдэг болж бүжигчин болж маш гоё бүжиглсэн хөөрхөн хүүхдүүдтэй баяр хүргье. Хүндэт цэцэг эхчүүдийн телевиз үзэгчдээ та бүхэн хүүгийнхаа охиныхоо хөгжилтэй, хөөртэй, дурсгалтай, дуртгалтай энэхүү сайхан мөчийг нь манай Манцута тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөхлүүлдээгээрээ 10, 20, 30 жилийн дараа аав шигээ, ээж шигээ болсон хойно хүүхдүүд маань энэ нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх болно.
10-30 жилийн дараа аав шигээ ээжгээ болсон ханаа хүүхдэд манай нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх болно. За ингээд манай нэвтрүүлгийн үе таалга үргэлж нээлттэй байна. 8 сараас 1 нас хүртэл хөл дороогүй хөөрхөн тамирчтай манай нэвтрүүлэг урин залж байна. 9908 25 тэг суудсанд холбоо бариарай. 9908 25 тэг суудсанд холбоо бариарай. Манай нэвтрүүлэг 2025 оны шинэ жилийн баярын дугааруудаа бяцхан хөөрхөн тамирчтай урьж байна. Шинэ жилийн баярын дугааруудаа бяцхан хөөрхөн тамирчтай урин залж байна. Ингээд энэ удаагийн дугаар маань 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхарт байрлах My Little Pony гэд маш сайхан гоё том тоглоомын төвөөс зураг авалт маань нэвтрүүлэг маань амжилттай болж ундралж байна. My Little Pony тоглоомын төв маань манай нэвтрүүлэгтээ 8 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа найрсаг хамт олон байгаа My Little Pony тоглоомын төвийн хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлж байна. My Little Pony тоглоомын төв маань 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхарт байрладаг. Гаднаа машины зогсоол ихтэй, агаар жуулалт сайтай, за Улаанбаатар хоттой хамгийн том метр квадраттай, хамгийн олон төрлийн сонголттой, хүүхдийн цэвэрхэн 0-тай. За хамгийн тоглоомын төв бол 3-4-р хороолол байрлах Apex их дэлгүүрийн 5 давхарт My Little Pony тоглоомын төв юм аа. Ингээд өдөр бүр 11 цагаас 20 цаг хүртэл таалга нэгээд хөөрдөм хөөрхөн хүүхдүүдэд урьж байгаа. Ингээд энэ удаагийн дугаард оролцсон эрхэм дандан хөөрхөн тамирчидаа аж жаргалын дэдийг хөсөөр өгөөд шинэ жилийн эхний баярын дугаараа өндөрлөж байна. Эрхэм хүндэт аав ээжүүдээ, игдүүтээ хөөрхөн өрсүүдээ, Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв үе таалгаа нэгэд байна. 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхарт My Little Pony тоглоомын төв. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн дохтой, цэмцгэр том, олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагс волейбол, хөл бөмбөгнүүд, уралдах машин, үсэрдэг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн 0-тай, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-ээс 20 цаг хүртэл үүд хаалга нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн өрсөдөө урин залж байна. Шинэ жилийн баярын энхэн дугаарт маань шижгээр амжилт гаргаж алтан медалаар ингрэмилж байгаа аавын мундаг хүү Дарж Гатвын Эрдэнэ хүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Баярын энхэн дугаарт маань бэлхэн амжилт гаргаж алтан медалаар ингрэмилж байгаа аавын мундаг хүү Амар Баясгалангийн Баян дүүрэн хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаасаа алтан медалаар ингрэмилж байгаа айдаа мундаг оролцогч Баатаржийн Эрдэнэ туяа охиндоо алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарыг маань эрчтэй, хүчтэй, инээдтэй, хөөртэй, эргэр нутан хөөрхөн оролцогч Март Баясгалан авахтай бэлгүүтэй хүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Алагнуудан хөөрхөн хан хүүдээ баяр хүргье. Царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогч цолмон авахтай оргил дуу маань хүрэл медалаар ингрэмилж Юндангөөгөө сайхан залуугаар шалгарлаа. Юндангөөгөө сайхан залуудаа баяр хүргье. Шинэ жилийн баярын дугаарт маань шижгээр амжилт гаргаж Азийн мөнгөлөг атгахчихсан азтай хүү, авхаалчтай сэргэлэн тамирчин Бондгор хөөрхөн Батаа жентэлмэн сайхан залуугаар шалгарсан Бат сайхны уудам Эрдэнэ хүүдээ хүрэл медаль бэлгийн хамт нэвтрүүлгийн маань ерөнхий ивент төгчд гарын бэлгээ гардуулж байна. Баяр хүргье.
Шинэ жилийн баярын дугаарт маань шижгэр амжилт гаргаж хүрэл медалаар ингрэмэлж игдүүтэй хөөрхөн эрхэмсэг мисс ирээдүйн гоо охиноор шалгарч байгаа. Буян дахтах авагтай алтан жаргал охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Авийн олон маамуунараас авхаалчтай самбаатай уралдаж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлсэн өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан хаан хүү Отхон Баатар авагтай очир од хүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Баяр хүргье. Энэ удаагийн дугаарын маань царайлаг, миралаг, нуруулаг оролцогч Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжиг эзэгнэж түмэн олныхоо уухайн дунд ивэх ирээдүйн босоо авраг. Энэ удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнэ амар төвшин овогтой далхио мөрөн хүүдээ бэлгэн гардуулж байна. Сайн бүх олголтгой. Баяр хүргье. Дэндүү хөөрхөн дэгжин мисс дэлхийд нэр алдран сэрээ тулах гоо охиноор шалгарч хүрэл медалаар ингрэмэлж байгаа хөөрхөн бяцхан оролцогч Бат Эрдэнэ Нандин гоо охиндоо хүрэл медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргье Нандин гоодоо. Айхалтай хөөрхөн ганган ханхүү гадаад татвараар аялж нэр алдран цэрээ тулах сайхан залуу хүрэл медалаар ингрэмэлж байгаа хөгжилтэй бяцхан тамирчин Бямбсран авагтай Тэнгис хүүдээ бэлэг медалийн хамт гардууллаа. Баяр хүргье. Тэмцээн уралдаанд амжилттай оролцож олон хөөрхөн охтоос маань үзэгслэнгоо мисс охиноор шалгарч хүрэл медалаар ингрэмэлж байгаа хөөрхөн бяцхан оролцогч Төмөр Чөдөр авагтай их шиглэн дүүдээ хүрэл медаль бэлгийн хамт гардуулж байна. Үзэгслэнт мисс их шиглэн баяр хүргье. Авийн олон маамуунараас авхаалт самбаа хур төчээрээ айргийн тав чалгарч хүрэл медалаар ингрэмэлж дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран цэрээ тулах сайхан залуугаар шалгарч байгаа. Нэм баярын зол баяр хүүдээ бэлгэн гардуулж байна. Дэгжин джентльментэй баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлсэн алга нүдтэй хөөрхөн оролцогч авийн олон маамуунараас алиа бяцхан охтоос маань хамгийн ганга, хамгийн дэгжин, хамгийн үзэгсэлэнтэй оролцогч алга нүдэн мисс Үнэнбатын Ингүн охиндоо хүрэл медаль бэлгийн хамт гардуулж байна. Нүдэн мисстэй баяр хүргье. Тэнгэрлэг сайхан гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай бяцхан хөөрхөн оролцогч хүрэл медалаар ингрэмэлж үнэхээр хөөрхөн үзэгслэн төгөлдөр ханхуу алдрыг авж байгаа Отхон Баатар авагтай хам төгсхүүдээ бэлгийн гардуулж байна. Үзэгслэн төгөлдөр хөөрхөн ханхүүдээ баяр хүргье. Царайлаг, миралаг, нуруулаг, өхөөрдөм хөөрхөн оролцогч Азийн мамлаг атгачсан азтай мисс, одтай мисс, авхаалчтай самбаатай мисс, ганс үхийн мөнгөн сар дүү маань хүрэл медалаар ингрэмэлж Азийн мамлаг сугалсан азтай, одтай, хиймэртэй мисс байна. Азийн мамлагны тусгай шагналыг Bimex компани 25 дугаар Сүх телевизийн агчнаар нь гардуулж байна. Баяр хүргье. Эрхэм хүндэт үзэгчдээ Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань 2025 оны шинэ жилийн тусгай дугаар маань үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос игдүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хавар харсан сумшиг өнгөрөхөд алдраа жаахан дүүнэр маань сөрөгчөд алсан байна. 20 зуныг отоход хонгор жаахан дүүнэр маань оюутан болцгаасан байна. Нэг л мэтгэд 30 намартай залгаж нэр алдран цэрэг талсан залуус олцгоо эсгэрэн шугах 40 өвлийг өнгөрөхөд их орондоо ихийг хийж бүтээж гисэн эрдэм намтай залуус айцгаана. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй баяртай.